За сайн байцгаана уу? Бага ангийн үдийн цайны систем хэрэгжиж байгаатай холбоотойгоор бага ангийн анги удирдсан багш нар маань хоолны эрцийг хэрхэн бүртгэх засварлах талаар заавар өгсөн бичлэгийг хургуулж байна. За анги удирдсан багш нар маань даасан анги дээрээ дараад өдрийн эрц бүртгэх талбар дээр эхлээд очино. За би 2 дугаар улирлаас нэг өдрийг сонгоод өдрийн эрцээ бүртгэе. За тухайн энэ анги маань 28 суралцагчтай. За би 2 хүүхдийг өвчтөе төлөвт 26 хүүхдийг ирсэн төлөвт бүртгээд хадгалъя. Ингэснээр өдрийн эрцийг бүртгээд хадгалахад дагаад хоолны эрц зөвхөн бүртгэгдэж байгаа гэдгийг та нар бас анхаарах хэрэгтэй. За анги удирдсан багш маань мэдээж өдрийн эрцийг бол өдөр өдөрт нь бүртгээд хэсэсрүүлэх шаардлагатай. Гэхдээ тухайн өдрийн эрцийг хэсэсрүүлээг зөвхөн ихнүүдтэй хадгалсан байсан ч хоолны эрц маань дагаад бол зөвхөн бүртгэгдэж байгаа гэдгийг сайн санаарай. За ингээд би 1 сарын 27 оны өдрийн эрцийг бүртгэсэн. Энэ огнооны ард талд хоолны эрц баган дээр ийм шар өнгөтэй айкон харагдаж байгаа. Ойр тулахаар хоол гэдэг зурагтай. За энэ дээр би энэ айкон дээр дарахад би сая 26 хүүхдийг ирсэн төлөвт бүртгэсэн учраас тухайн ангийн 26 суралцагч үдийн цаг эдсэн төлөвт бүртгэгдсэн байна. За ингээд багш нар маань шууд ингээд хоолны эрц бүртгэгдчихлээ. Хадгалагдчихлаа гэж ойлгоод байна. Энэ бол зөвхөн бүртгэл шүү. Та заавал энэ төс рүүгээ орж байгаад хадгалах төвчлөөр даарснаар хоолны эрц маань амжилттай хадгалагдаж гүйцэд бүртгэлээ гэж ойлгоно. За тэгэхээр тухайн хоолны эрцийг бүртгэсэн тохиолдолд бол энэ ногоо айкон маань ногоо өнгөтэй болно. За зөвхөн хоолны эрцийг бүртгээгүй тохиолдолд ийм шар өнгөтэй байгаа ялгааг сайтар анхаараарай. За тэгэхээр энэ үдийн цайны систем хэрэгжиж байгаа нь одоо танаа сургууль дээр аудит орж ирэхэд урд нь бол одоо хоолны эрцийг туулахад өдрийн эрцтэй туулгадаг байсан. Тэгэхээр одоо бол өдрийн эрцээ шалтгааллахгүйгээр шууд хоолны эрцийн тайланг сургалтын менежерийн системээс шууд татаж авах боломжтой. Та заавал хоолны эрц гэдэг энэ цэцрүүгээ ороод тухайн эрцүүдэд хадгалж байхад автоматар хоолны эрцийн тайлан менежер дээр нь гарч явж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй сар бүрээрээ. За тэгэхээр өдөр болгон энэ үйлдэлээ хийн. За гэхдээ хамгийн чухал нь энэ хоолны эрцийг бол та хэрвээ буруу бүртгэсэн тохиолдолд засварлах бүрэн боломжтой хизээж хамаагүй засварлаад хадгална гэсэн үг. За жишээлбэл танаа ингээд тухайн хүүхэдтэй энэ хүүхэд маань одоо сургуультай хичээлдээ ирсэн ч гэсэн үдийн цайгаа иддэггүй байж болно шүү дээ. Харшилтай юм уу бусад шалтгаанаар тэнгууд тухайн хүүхдээ идээгүй төлөвт оруулаад хадгалахад хоолны эрц амжилттай шууд засварлагдана. За би ингээд дахиад энэ эрц рүүгээ ороход тухайн их нөхд маань идээгүй төлөвт байгааз. За ямар үед ерөнхийдөө засварлах боломжгүй вэ гэхээр танаа сургууль дээр тухайн хоолны эрцийг сар болгон баталж архивлдаг нэг хүн байгаа. Тэрийг бол менежер маань ерөнхийдөө систем дээрээ тохируулдаг тийм баталж цуцлахыг. Тэгэхээр тэр хүн бол тоогооч, захирал, за цаашлаад сургалтын менежер, нэрм нэгтлэн хинч байж болно. Сургалтын менежер систем дээрээ тэр хүнийг тохируулсны дараагаар тухайн хүн хоолны эрцийг хэрвээ сарын сүүлд баталчихвал та эндээс засварлсан ч ямар ч боломжгүй гэсэн. Засварлаад та хадгалж байгаа гэж харагдах боловч хоолны эрцийн тайлан дээр таны нөгөө өмнө буруу бүртгэсэн эрцэн хоолны эрцэнд яваад байна гэсэн үг. Тэгэхээр заавал тухайн хүн хоолны эрцээ тайлангаа заавал цуцалсны дараагаар та хоолны эрцийг засварлаад хадгалахад тухайн хүн дээр шууд таны засварлсан шинэ хоолны эрц маань очих болно шүү. Тэгэхээр ерөөхдөө багш нар маань аудит орж ирэхдээ хоолны эрц маань зүрх гэсэн ямар нэг асуудал гарахгүй хизээч хамаагүй засварлах анги удирдсан багшаар засварлах бүрэн боломжтой шүү. За анхаарлаа хандуулсанд баярлалаа.